Хэдүүлээ өмнөх хичээлүүдээр бол хэрхэн өөрийгөө санхүүгийн хувьд бэлдэж хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө урт, дунд болон богино хугацаагаар ингэж гаргах юм бэ гэдгийг бол үзсэн. Мөн өөрсдийнхөө эрсдэл таах чадварыг бол тодорхойлж сурсан билээ. Тэгвэл одоо яг юунд хөрөнгө оруулах юм бэ? Хөрөнгүүдийн хоорондын ялгаа, давуу болон сул талуудыг олж мэдэх. За юун түрүүнд хөрөнгө гэдэг бол та аливаа ямар нэгэн зүйлийг мөнгөөрөө аваад тэгснээр бол таны эзэмшилд шилжсэн түүнийг бол хөрөнгө гэж байгаа тийм үү? Гэхдээ хөрөнгийг бол энэхүү дөрвөн ангиллаар бол аваад үзчихвэл илүү ойлгомжтой болдог. За эхнийх нь бол үр өгөөжтэй буюу орлого олдог хөрөнгүүд байгаа. За нөгөөх нь бол үр өгөөжгүй, орлого олдгүй хөрөнгүүд байгаа. За дараачийн хоёр нь болохоор зэрэг ингээд үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээ нь ингээд өсөж идэг, илэгддэггүй хөрөнгө байгаа. Эсвэл ингээд дандаа буурч идэг, илэгддэг хөрөнгө гэж бол байгаа. За тэгэхээр энэ дөрвөн ангиллалд ямар хөрөнгүүдийг авч үздэг юм бэ гэхээр зэрэг хэдүүлээ үр өгөөжтэй тэгсэн мөртлөө илэгддэг хөрөнгийг авч үзье. За энэ дотор бол хугацаагүй хадгаламжийг бол оруулж байгаа. Хугацаагүй хадгаламжинд байгаа мөнгө бол жил ирэх тусам инфляцид бол инфляцийг гүйцэхгүй үн цэнэ бол алдсаар байдаг болохоор энэ бол одоо илэгддэг. Гэхдээ яг хуу тодорхой хэмжээний орлого олдог хөрөнгө гэж үл үзэж болно. За тэгвэл үр өгөөжгүй ямар ч орлого олдгүй тэгсэн мөртлөө илэгддэг хөрөнгүүд юу байдаг юм гэхээр зэрэг бидний яг авч унж хэрэгэлдэг автомашин, мотоцикл энтрүүд бол орж байгаа. За эдгээр хөрөнгүүдийг бол аваад гараал унлаа шууд илэгдэж эхэлдэг гэж үл үздэг. За эдгээр хөрөнгүүдийг бол яг халтууртанд хэрэгэлдэг юм бол та ямар ч орлого олохгүй тэгээ унаа явах тусам улам илэгддэг хөрөнгүүд байгаа. Үнэлгээ нь бол ингээд буурч яддаг л гэсэн үг. За дараачих нь бол илэгддэггүй, үнэлгээ нь ингээд өсөж яддаг. Тэгсэн мөртлөө ямар ч орлого олдгүй хөрөнгүүд байгаа. За энэ дотор бол алт байгаа, крипто валют байгаа. Тэгээ яг амжиргааны орон сууц байгаа. За алт бол яг та ингээд сейфэндээ л хадгалаад байлгаад нөгөөх нь урт хугацаанд ингээд үнэлгээ нь баг багаар өсөө явж яддаг юм бол гэхээс биш. Ямар нэгэн тэр сейфэнд байгаа алт бол танд бол ингээд орлого олж өгнө гэсэн ойлголт бол байхгүй. За крипто валют бол бас яг цахим алт гэдэг утгаараа нэршлээрээ бол бас алттай бол ойролцоо байгаа. Яг л та тэр цахим хитвчэндээ л тэр крипто валютаа хадгалнуул гэхээс биш. Таны тэр хитвчэнд байгаа крипто валют бол ингээд өөрөө орлого олж идэг тийм зүйл биш байгаа. За амжиргааны орон сууц бол та түрээслээгүй гэсэн үг. Түрээслээгүй өөрөө дотор нь ингээд амьдэрдэг орон сууц бол амжиргааны орон сууц гэж байгаа. Тэгэхээр амжиргааны орон сууц бол бас адилхан. Танд бол орлого оруулж ирэхгүй. Гэхдээ урт хугацаанд бол тэр үйл хөдлөлийн хөрөнгө бол ингээд зах зээлийнхээ үнэлгээгээр бол ингээд өсөө явж идэг зүйл байгаа. За тэгвэл баруун доод буланд хамгийн сайн хөрөнгүүд болох үр өгөөжтэй танд орлого олж өгдөг. Гэхдээ үнэлгээ нь бас өсөж идэг ийм хөрөнгүүд юу юм бэ гэхээр зэрэг хугацаатай хадгаламж байгаа. Хугацаатай хадгаламж буюу инфляциас илүү өгөөж өгдөг тийм хадгаламж. За инфляц одоогоор нэг 7-8% байхад тэрнээс хамаагүй өндөр хүүтэй хадгаламж, хугацаатай хадгаламж байгаа тийм үү. Одоогоор бол банкны хадгаламжууд бол нэг 12-оос 14% хүүтэй байгаа. За банк усын итгэлцлүүд бол нэг 15-аас 16-тай байгаа. Нээлттэй бонд бол нэг 18-аас 19%-тай, хаалттай буюу OTC бонд гэж байгаа. Тэд нар бол нэг 20-оос 21% өгөөжтэй байгаа. За эдгээр нь бол тогтмол өгөөжтэй хадгаламж болон бондууд байгаа. Амжиргааны биш түрээсэлдэг үйл хөдлөх хөрөнгүүд байж болно тийм үү? Та өөрөө амьдардаг орон сууцтай. Гэхдээ хажууд нь бас дахиад өөр аж ахуй нэг эсвэл иргэнд түрээсэлдэг үйл хөдлөх бол тогтмол эндээс бол ингээд түрээсийн орлого бол орж ирж идэг. Тэрийг бол одоо түрээсийн үйл хөдлөх буюу үр өгөөжтэй үнэлгээ нь өсдөг хөрөнгө гэж бол үзнэ. За хувьцаа бол бас ногдол ашиг олдог болохоор үр өгөөжтэй орлого олж өгдөг хөрөнгө гэж бол үзэж байгаа. За ингээд хөрөнгүүдээ ямар ч хэлсэн орлого олдог, тэгсэн мөртлөө илэгддэг, орлого олдгүй тэгтээ илэгддэг. За үр өгөөжтэй орлого олдог, тэгтээ илэгддэггүй үнэлгээ нь өсдөг гэж байна. Бас үр өгөөжгүй, тэгтээ илэгддэг гэсэн эдгээр дөрвөн хөрөнгө оруулалтыг та ингээд дөрвөн хуваагаа үзчихвэл дараагийнхаа хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахтаа илүү оновчтой буюу өөртөө орлого олдог хөрөнгүүдийг илүү авахыг бодох хэрэгтэйг бол эндээс бол олж харж болж байна.